Сайн уу манайхан? Өнөөдөр бүгдээрээ 2012 онд гарсан NBA-ийн суперстар Кевин Дурантийн гол дүрдэн тоглосон Thunderstruck хэмээх инедмийн киноны товчлыг сонсноо. За тэгээд Like Mike-тай нэлээд төстэй хөгжилтэй хөнгөн кино шиг санагдсан. Одоо бүгдээрээ кинонд орцгоё. Киноны маань гол дүр Brian бол ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч. Тэрээр Oklahoma Thunder багийн үнэт фэн бөгөөд тэр дундаа NBA-ийн супер одоо Кевин Дурантийн улаан фэн. Тоглолтуудыг нь алгасалгүй зурагтаар үзэж Кевин Дурант яаж юм чадварлаг тоглолтыг нь бишрээстэй. Тэгснээ тэр дөрөө гадагшаа гарч Кевин Дурантийн хөдөлгөөнүүдийг дуурайх гэж оролдсон ч өлегтөөч бөмбөгөө залж чадахгүй ер нь л их ив хав муутай юм аа. Өчнөө оролдоод үзсэн ч болтгүй. Ёстой л сагсан бөмбөг дуртай ч авиасан түүнд заяагаагүй юм шиг байна. Энэ үед Кевин Дурант маань нэгэн гайхалтай тоглолтоо үзүүлчихэд өөрийнхөө менежер Алны амтаар заалаас гарч байтал баахан фэнүүд нь бүчээд авчнаа. Өөрийг нь өчнөө удаан хүлээсэн үнж фэнүүдээ гомдоохыг тэр хүссэнгүй. Аль болох чадхаараа л гарын үсгээ зурж зургаа даруулж байлаа. Маргааш нь Брайан маань дотны найз Мичтэйгээ сургуульдаар ярилцаа зогсож итэл харагдаж үзэхтэйгүй нэг хөрх охин инээмсэглээл өнгөрдөг. Энэ охин бол Изабель бөгөөд эдний сургуульд шинээр ирж буй сурагч. Манай унж бараг анхны харцаар дурлаад авбуу яв. Өдөржин л Изабелийн талаар бодож цайны цагаар олж хараад сэтгэл нь өдлөөд бүр бөөн баяр баясгалан болсон амт л явж байна. Хөгшөн бид тэр охинтой танилцмаар байна гэж манай хүн хэлэхэд Мич. Зааддаа Деми охоо гшин. Чамайг сургууль даяараа ном нөхөр гэж хардсан штэ. Деми биш үү? Гэсэн боловч Брайан бууж өгөхийг хүссэнгүй. Тэр охин өнөөдөр ирсэн штэ. Миний талаар юу ч сонсоог байгаа. Гэж хэлээд аягүй өөртөө итгэлтэй дөхөн очих тэр агшинд Коноргээд нэлээд дээрлэхгүй барийн нөхөр Брайаны бичлэгийг тэнд байсан бүх хүүхдүүдэд үзүүлээд эхэлт юм да. Бичлэг дээр манай хүн трамплин дээр үсэрж байгаад Дуранчиг тох гэж оролдсон боловч бүтэлгүйтэд өөрөө цагиргандаа орооцолдоод баларсан юм болно. Энэ бичлэгийг үзсэн хүүхдүүд ч нэрх гээл инээлдэж явчихж байгаа юм чин. Манай хүн чүүн Изабелтэй танилцах. Ижсэндээ тэр дөрөө хоолны газрыг орхин гарч уддаг. Ингээд урманд хуурсан Брайан гэртээ ирсэн азгүй өв тавилангаа бодон гуниг тайхан байхыг харсан аав нь хүүгийнхээ сэтгэл санааг өргөжих санаатай өрөөнд нь ороод Oklahoma Thunder багийн тоглолтын плейдээ харуулдаг. За ингээд гал гарсан тоглолтын завсарлагаар хөдлөгч үзэгчдийн дундаас азтан тодруулахар болдог. Ингээ азтны суудлын дугаарыг дуудахад Брайаны аавын суудал байсан ч мэдээж хүүдэд тасалбараа өгөн амжилт хүссээд талбай руу гаргалаа. Брайан маань Кевин Дурантийн тоглолтог талбай дээр анх удаа хөл тавьж байгаа болохоор бөөн догтлол болж байх бөгөөд талбайн голын логоноос шидэд оруулбал $20,000 азтан болно л гэж байна. Энэ тоглолтыг нөгөө дээрлэхүү Конорч бас үзэж байх бөгөөд Брайанаар догдох хүн дахиад нэг азгүй үйлдэлийг нь бичгээр уцаа бэлдэн зогсож байв. Ингээд Брайан маань зөрөгтэйхэн бөмбөгөө шидтэл талбай хажууд зогсож байсан багийн бэлэг тэмдгийг зохион унахчт юм да. За ингээд олны догдохоо болсон Брайан маань урамгүйхэн талбайгаас гарах гээд байж байх яг энэ мөчөд түүний өмнө NBA-ийн суперод Кевин Дурант өөрийн биеэр зогсож байх бөгөөд бөмбөгөн дээр гарын үсгээ зуран бэлэг болгож өгснөө. Чи дараагийн удаад заавал бөмбөгөө оруулнаа гэж маш сайхан урам өгдөг. Брайан маань шүтдэг үнтэйгээ уулзсандаа сэтгэл нь хөдөлж би тань шиг мундаг чадвартай байсан ч болоосай гэж хэлэхэд Дурант хариуд нь шаргуу хөдөлмөрлөвөл болохгүй зүйл гэж үгүй шүү дүмэн гэж урмын үг хэлэх ба яг энэ үед мань хоёрын барьж байсан бөмбөгөөр дамжин Кевин Дурантийн нэрийг Брайан руу шилжчихшгэл боллоо. Манай хүн маргааш өглөө нь босох үед радиогоор Oklahoma Thunder баг Кевин Дурантийн маш муу тоглолтоос болж хожигдсон тухай мэдээлж байх ба манай хүн вайны өрөө рүү явах замдаа хэртэй уцаа ийш тийш шидтэл яг л цагирганд орж буй бөмбөг аятай бүгд л байндаа тусаад эхэлт юм да. За ингээд сургууль дээрээ биологи хичээлийн үеэр Брайан багшийнхаа бэлдсэн макетээр яг л бөмбөг эргүүлж байгаа мэт спин үйлдэл хийж байгаагаа өөрөө ч анзаарсангүй. Мич энийг нь хараад бүр шок. Бөмбөгөө чөлгтөөхөн залчдаггүй Брайан маань ч өөрийнхөө үйлдэлийг харан гайхаж байсан ч нэг хийх юм бодсонгүй. За ингээд манай хоёр оройн парк тоглоо явж итэл Изабель зогсож шүү. Гэтэл хажууд нь нөгөө зөлгийн Конор мань Изабелийг эргүүлэхээр 9 жорын арга хэрглэж байгаа л таа. Тэгснээ бөмбөг цагирагт оруулдаг хонжуур тоглоом тоглосон ч бөмбөгөө өлегтэйгөө оруулж чаддгүй. Үнийг харсан манай хоёр шоолоо инээхэд Конор уурлан Брайан чи чаддсан бол шидэд оруулчих гэд бөмбөгөө дамжуулсан ч Брайан явах гэж байснаа гэнэт эргэж хараа шидтэл цагирганд орчлоо шүү. Бандсан Конор энэ бол зүгээр тохиолдол чаддсан бол дахиад оруулчих гэд бөмбөгөө шидсэн ч манай хүнд асуудал байсангүй. Шидсэн болгоно нь ороод байлаа. Конор хэлэгч үгүй болон явхад Брайан хонжууртаа нэг том жихмэл бавгаа аван Изабель бэлгэлээд манай хоёрын хүү танилцаж эхэлдэг. Харин нөгөө талд Кевин Дурант маань бэлтгэлийнхээ үеэр нэгч бөмбөг цагирагт оруулж чадахгүй байгаадаа өөрийгөө гайхан. Дагаад сэтгэл санаанч муудан их л хэцүүхэн байж байх бол харин Брайан маань гэрийнхээ шидэн дээр ёстой л шидний мангас шиг айшилж шидсэн бөмбөг болгон орж өмнө нь чадахгүй байсан залалт бөмбөг эзэмшилтгээд бүх чадруудыг бүгдийг чаддаг болсондоо өөртөө ч итгэхгүй байв. За түүгээрч барахгүй. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн X багийн бэлтгэл дээр хүрээд иртэл дасгалжуулагч гайхаж Брайан
Чи чинь энд ямар новшоо хийж байгаа юм бэ? Гэхэд манай хүн та дахиад намайг шалгаад үзчихээч дээ гэж гуйсан ч дасгалжуулагч зөвшөөрсөнгүй. Тэгэхээр нь Брайан Коннороос бөмбөгийн булан аваад нэгэн эсрэг нэг тоглоол эхэлнэ. Кевин Дурантийн ур чадвартай үнийг Коннор яаж зогсоох вэ? Хэдхэн ураалд цагирахтай бөмбөгийг оруулж эхлэхэд багийнх нь бүр гайхаад явчихна. Тэгсэн бүр Коннор дээр хоёр дасгалжуулагч хүртэл нэмэгдэн хамгаалах гэж оролдсон ч Брайаны хурд хүч бөмбөг эзэмшилтийг зогсоож дийлсэнгүй. Манай хүн хөнгөн хит хураал цагирган дээрээс тохож орхиход багийн тоглогчид болон дасгалжуулагчийн ирүү мултрах шахнөө. Тэр дорн багтаа эсвэлж аваад Брайан маань анхны тоглолтонд оролцдог. Гэтэл Коннор гэж дурак манай хүн сол байгааг харсаар байж бөмбөгөө дамжуулахгүй их тэнэгтнэ. Түүний үйлдэл дургуутсан дасгалжуулагч Брайан руу бөмбөгөө дамжуулахгүй бол чамайг сэлгэн суулгана шүү гэж занл хийлж байж өнөөгч нь дуртай дургүй бөмбөгөө дамжуулж эхэлдэг. За ингээд Брайан маань талбай дээр NBA-ийн супер оддын ур чадварыг харуулan бөмбөг эзэмшилт хурд хүч оновчтой шидэлтээрээ талбай дээр бүх тамирчдаас илт ялгарч Иглсийнхэн маань ялалт байгууллаа. Энэ өдрөөс эхлэн азгүй Брайаны маань имиж эрсөөрчлөгдөн сургууль даяар нэр хүндтэй болж түүнтэй нийлж найзлах гэсэн хөвгүүдийн цуваа үүсээд байгаа мó ашиг юм баг. Тоглолт болгон дээр л гоцгоорж бага ялтанд хүргэж байсан бол нөгөө талд Кевин Дурантийн маань карьер ёстой л сүрлийн ирмэг дээр ирж бүх цаг үеийн хамгийн муу үзүүлэлтүүдийг үзүүлэн хаасаагүй л шүүмжлүүлж байдаг. Түүний менежер Алан амхандаа сэтгэл санааг нь үргэжгээд ээжийг нь авчран эмээгийнх нь гараа гаргаж хийсэн дахианы шүлийг нь авчруулсан боловч түүнд юу ч тусалсангүй. Харин үед Брайан маань Изабелтэй болсон бибинээ илүү сайн таньж мэдэн цагийг зугаатай сайхан өнгөрүүлж байгаа л харагдана. Дурант пүсний сурталчилгаан дээр бөмбөгөө залаад ганц хоёр алхахгүйгүй юу? Бүдэрч унаад рекламын зургийг хариуцсан найруулагчийг хүртэл бөмбөгөөрөө онж моноод ёстой хөвгөө тарьж байна да. Аалмч бас Дурантаас ялгаагүй сэтгэлээр унтсан телевизийн нэвтрүүлэг эргүүлэх болгонд л Дурантыг шүмжилсэн нэвтрүүлгүүд битв. Гэтэл нэг сувг дээр хотын ахлах сургуулийн хүүхэд яг л Дурант шиг тоглож байгааг онцлон энэхүү 7 хоногийн өмнө Оклахома Тандерын тоглолтын дээр багийн маскотыг онж байсан үү шүү дээ. Магадгүй Дурантын чадварыг хулгайлцсан юм биш үү гэж хошигноход Ааланд маш хачирхалтай санагдан. Дурант Брайан хоёрын бичлэгийг харьцуулаа үзтэл залалт, техник, шидэлт гээл бүх зүйл нь яг адилхан байсан нь түүний гайхширлыг төрүүлдэг. Энэ үнэхээр боломжтой гэж үү? Гэж дотроо утсан тэр Брайаны тоглолтыг очиж үзэхэд нэрэл ур чадвар нь яг л Дурантын шиг байгааг өөрийн биеэр мэдэрлээ. За тэгээд тэр дороо Дуранттай уулзаад би чиний чадварыг хэн авсныг мэдсэн. Сайн сонс. Иглисгээд 10 жилийн баг тоглодог хүү чиний чадварыг хулгайлчиж надад зөндөө нотолгоо байна. Гэржүүтэл Дурант яриг нь таслаад Аална чи надаараа тоглоом тох үеийнхээ болдох уу? Би зүгээр л бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй байна. Дахиж юм хажим юм ярил ажиллаа хөр гэж хатуухан хэлсэн ч Аалан бодлоо өөрчилсөнгүй. Маргааш нь Брайаны сургууль дээр Дурантыг дагуулсан олон нийтийн сайн дурын ажил хийх нэрийдлэр Брайаны анги руу явж орсноо. Брайаныг шаал танихгүй хүн шиг дүрсгэж түүнийг самбарт гаргаад мань хоёрыг ойртуул зогсоон гарыг нь бариулан амхандаа л чадварыг нь буцаан шилжүүлэх гэж 9 шидээр үзэн бүр хай файв хүртэл хийлгүүлж үзнэ. Гэсэн ч Дурант бадсан цаасаа хогийн сав руу хийж чадахгүй байгааг хараад төлөвлөгөөнд бүтлгүүцсэнийг ойлгодог. Брайан Дурант хоёр хоолны газар хооллож байхад сургуулийн хамаг хүүхдүүд тойроод шавцсан. Суперодыг өрөөс хараад их л сайхан байх шиг байна уу? Мань хоёр сургуулийн заалаар юм яриа алхаж байхад Аалан гарч ирснээр гар хөлийн шүргэлзүүлэх гээд чадхаараа л үзэж тарж байна. Тэгснээ саксны багийнханд пүүз бэлгэлцгээе гэдэг нэрийдлэр мань хоёрыг зааланд оруулж байгаад бас л Дурантын чадварыг буцаан өгүүлэх гэж чардааж байсан ч ямар ч нэмэр байсангүй. Иглсийн дасгалжуулагч харин суперод зааланд нь орж ирсэнд олзуурхаж гарын үсгтэй бөмбөг бэлгэнд аваад бүр бөөн баяр. Сургуулиас гарах замдаа Аална Брайантай шүргэлцэхэд ямар нэгэн зүйл мэдрэгдсэн үү? Өөрчлөлт гарсан уу? Гэгцэргээр асуухад түүний энэ байдалд маш их бухимдсан Дурант Аалан болж үз. Улс орон даяар намайг шүүмжилж доогдох үегээд би маш их ядарч байна. Чиний энэ тэнэг үйлдэлүүд намайг бүр залхааж гүйцлээ гэж хатуухан хэлээд ав. Дүрсэлэгдэн Брайан маань ээлжид тэмцээнд оролцсон бас л мундаг тоглолтуудаа үзүүлэн бужигнуулж байлаа. Гэхдээ тэр хитрхи хувиа хичээсэн тоглолт хийж багийнхандаа бөмбөгөө огтхонч дамжуулахгүй байгаа нь Коннорыг бухимдуулж мань хоёр талбай дээр маргаал авч байна. Мянга сайн тоглодогч энэ бол багийн спорт шүү дээ. Гэхдээ дасгалжуулагчид хожлол чухал байгаа тул багийнхныгаа бүгдийн загнаад Брайаныг гоцлон тоглуулсаар л байлаа. Харин нөгөө талд Дурант маань маш муу тоглолтоо үзүүлсэн хэвээр бөмбөг нь цагиргааж онохгүй. Фэнүүддээ хүртэл атлуулан ордон даяар түүнийг бөөлж байна. Талбай хотлогчид Оклахома Тандер баг сүрлийн ирмэг дээр ирснийг зарлаж Кевин Дурантын карьер энэ хүрээд дуусаж байгаа юм байна да. Гэгцэргээр ярилцаж байх үед харин Иглс багийнхан маань тоглолт болгондоо ялалт байгуулан баяраа тэмдэглэн үдэшлэг зохиож байгаа харагдана. Брайан маань өмнөхөөсөө эрс өөрчлөгдөн өөртөө хэтэрхий хэтгэлтэй нэлээд өнгөрөө зантай болсон нь ажиглагдах ба байнга шахуул өөрийнхөө мундгийг гайхан ярих үед Изабел түүний энэ байдал мэдээж таалагдсангүй. Брайан багийнхаа бусад тамирчдад бөмбөгөө дамжуулахгүй байх чинь тэгээд зөв юм уу гэж асуухад манай хүн багийн хамгийн сайн тоглогч тех ирэхгүй мүү? Гэгцэргээр өнгөрсөн нь Изабел бүр таалагдсангүй. Босоод явах гэтэл Брайан яасан бэ?
Би буруу юм хэлсэн юм уу? Гэд ярилцах байж байх үед Брайаны шинэ найзууд багийнхаа тоглогчийг мөрөн дээрээ суулгаад аваад явчихна. Энэ үед харин Брайаны сайн найз Мич залхан өмнө нь тохирсон арга хэмжээгээ сануулсан ч Брайан найзаагаа тоосонгүй. Дараа яригээ л салгаж байна. Манигтууд үдшилэг дээрээ дураараа дүргэж байтал эцэг эхүүд нь ирж байна гэдгийг сонсоод тал тишээ зутах гэсэн боловч яг үнэндээ эцэг эхчүүд биш аалан байлаа. Хүмүн чи Дурантын чадварыг буцааж өг гэж хэлэхэд Брайан бүр гайхан та ч юу яриад байгаа юм бэ? Юун чадвар? Гэхэд Аалан түүнд бодит байдлыг сануулсан хэлж чи Кевинтэй уулзахаас өмнө сургуулийнхаа багт ч орж чаддгүй байсан мэт. Гэтэл одоо нэг тоглолтоос 48 оноо дунджилж байна. Гэтэл дэлхийн шилдэг тамирчин Дурант нэг ч оноо авч чадахгүй шүү дээ. Энэ бол чиний авиас чадвар биш Дурантын чадвар шүү дээ. Хэрвээ чи үнийг буцаа өгөхгүй бол Оклахома Тандер багийн мянган хөгжөөнд дэмжигчдийн урам нь хугарах болно гэж хатуухан сануулад гарч бодлоо. Дүрсэлэгдэн Eagles баг түүхэндээ анх удаа ахлах сургуулийн плей-офф чалгарч сургуулийнхаа зааланд ивент зохион байгуулж байх ба. Өмнө нь Брайаныг шоолон тохуурхдаг байсан хүүхдүүд одоо түүний нэрийг нэгэн зэрэг орилж шүтэн биширэгчд нь болон хууржээ. Энэ үед манай хүн Изабелтэй тааран ярилцах гэж оролдоход Изабел танаа тэмцээний удирдал дуусгаар хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Гэд явах гэд Брайан гайхаж чи намайг сакс тоглодог болохоор л анзаарсан биз дээ. Гэхэд Изабел түүнийг шилжиж ирсэн тэр өдрөөс эхлэн харж явсан тухайгаа хэлж түүний сакс сайн тоглоно уу хамаагүй. Өөрийнхөө байж бусдад илдэг ханддаг хуучин Брайан л таалагддаг тухайгаа хэлдэг. Яг энэ үед сургуулийн сурагчид түүний нэрийг нэгэн зэрэг орилж дасгалжуулагч мань хүнийг дуудан гаргаж ирэхэд заал даяар магтаа орилж байсан ч манай хүний дотор нэг л сонирн болчлоо. За ингээд арга хэмжээ дуусны дараа Брайан дасгалжуулагчтай хандан би үнэхээр сайн тоглож байна уу? Багтаа нэмэр болж байгаа гэж юу? Гэж асуухад дасгалжуулагч асуусныг нь тоосонгүй. Бид ялхал хэрэгтэй байна. Яаж игээд авраг олон шүү гэж шамдуулсан хэвээр л. Маргааш нь манай хүн бэлтгэл рүүгээ явж байх замдаа Кевин Дурантын зурагтай постерыг хараад эртээд Аалны хэлснийг дотроо бодон тэр дөрөө Аалн руу залгаад намайг одоо ирээд аваатгаал гэж авч байна. За ингээд манай хоёр уулзаад тэр дөрөө бэлтгэлийн зааланд очтолоо Кевин Дурант маань бүр сэтгэл санаагаар унтсан амтэн хамаг хөлс нь гарцсан бэлтгэлээ хийж байсан ч үнэхээр болтгүй. Тэгснэ Брайаныг хараад нилээн гайхаж ахын дүү юу хийж яван гэж асуухад Брайан би харин таны чадварыг буцаагаад өгөх санаатай л гэж хэлэхэд Дурантын царай хувьсгийж Аалн чи түүнд нөгөө утгагүй зүйлээ яриад дагуулад ирж байгаа юм уу? Би чамайг дахиж тийм зүйл битгий яар гэж хэлсэн баха гэж нилээн бухимдаж байсан ч Брайан маань талбайд гарч түүнд өөрийнхөө хувийн ур чадварыг харуулхад Дурант бүр гайхаж орхиноо. Ягаад тэгэхээр Брайаны хийж буй үйлдэлүүдийг зөвхөн Дурант л хийж чаддаг учраас Аалны яриад байсан үнэн юм байна гэдэгт одоо л итгэж эхэлдэг. За ингээд мань гурав ярилцаж байгаад бөмбөгөө хоёр талаас нь барин чадвараа буцаан шилжүүлэх гэж оролдохоо шалгаа үзтэл чадвар нь бах байдгаараа юу ч өөрчлөгдөөгүй байв. Дахиад хэд оролцсон боловч ямар ч нэмэр байсангүй. Брайан Дурантаас уучлалтгүйн би санаатай таны чадварыг хулгайлаагүй шүү гэж хэлэхэд Дурант хариуд нь зүгээр дээ. Магадгүй би бүхнийг шинээр эхлэх ёстой байх гэж хэлээд оронгүйхэн заалнаас гарч байгаа нь харагдана. Брайан заалнаас гараад тэр дөрөө Изабел дээр явж очин өөдгүүзэн гаргасандаа уучлалтгүйгээд болсон бүх явдлыг эхнээс нь тайлбарлаж өгдөг. За ингээд мань хоёр Брайаны чадварыг авсан тэр өдрийн бичлэгийг ухраан үзэж байхдаа нэг зүйлийг олж анзаарах ба манай хүн талбайн голоос бөмбөг шидээд багийн бэлэг тэмдгийг онж байсан да. Магадгүй яг энэ үйлдэл Дурантын чадварыг авах гол түлхүүр болжээ гэдгийг олгоод тэр дөрөө дугуйгаажийн Оклахома Тандерын тоглолт руу яран үдэлдэг. Энэ үед Оклахома Тандерын маань эсрэг багтаа 53-37-гийн харьцаатай илдавуу хожигдож байх бөгөөд эхний хагасын завсарлагын үеэр Брайан маань дугуйгаажисээр ордны хамгаалагч нараас зүхтэн байж арай гэж орж ирлээ. За ингээд тэр дөрөө Дурантыг олж уулзаад танавагийн бэлэг тэмдгийг бөмбөгөөр онж байж чадвараа буцаан авах юм байна гэдгийг тайлбарлан хэлэх ба яг л өмнөх шигэ бөмбөгнөөс хамт орж Дурантын Брайанд анх хэлж байсан шаргуу хөдөлмөрлөл болохгүй зүйл үгүй шүү гэдэг үгийг зөрүүлэн хэлэхэд тэр дөрөө ямар нэгэн энерги дамжин өнгөрөх мэт мэдрэмж төрдөг. За ингээд завсарлага дуусч тоглолт эхлэхэд Кевин Дурант маань хуучны гайхалтай тоглолтуудаа үзүүлж ирснээр Тандер баг маань удаан хугацааны дараа анхны ялалтаа авч хаасаагүй хуучны Дурант буцаад иржээ хэмээн шүүгээд эхэлдэг. Харин Брайаны маань хувьд шидэж чадвараа алдснаар нөгөө л цагирганд бөмбөгөө оруулж чаддгүй хуучны Брайан эргээ ирсэн байв. Сургууль дээр яваач үед Мич түүнд гомцсон нь илт мэдэгдэж байсан бөгөөд манай хүн найзаасаа уучлалтгүйснаар энэ хоёр маань эргээ дэвдэрлээ ямартайч. Дүрсэлэгдэн Eagles-ийн плей-оффын эхний тоглолтоо ихэд бэлэн болжээ. Гэвч Брайан ямар ч чадваргүй болсноо мэдж байгаа болохоор нурамгар царайлаад сууж байгаа л харагдана. За ингээд тэмцээн эхлэхэд манай хүн баахан алдаа гаргаад багаа чирээд эхэлнэ. Дасгалжуулагч нь бүр гайхаж завсарлага аваад чи чинь яач авэ? Өмнөх шигээ сайн тоглооч ээ. Химэн зандарч эхлэхэд манай хүн улмал хэцүү байдалд орж байх яг энэ үед зааланд Дурант Аалан хоёр орж ирдэг. Дурант Брайан руу хараад багийнхандаа итэг гисэн дөхөөг өгснөөр манай хүн урам зориг орж тактикаа ирсэн өөрчлөн аль болох багийнхандаа бөмбөгөө дамжуулж игснээр тэдний баг удалгүй оноог ойртуулаад авлаа.
За ингээд төгсгөлийн 10 секунд явж эхлэхэд манай хүн дамжуулах гэсэн ч сул тоглогч байгаагүй тул сонголтгүй өөрөө шийдтэл бөмбөг нь цагирганд орчтой юм да. За ингээд манай багийнхан нэг онооны зөрүүтэй эсрэг бага буулган авснаар энэ тоглолтын баатраар Брайан маань тодорч тэд бүгд баярлан хөөрч байлаа. Энэ удаа тэр хүний чадвараар биш өөрийнхөө чадвараар бага ялтан түргсэндээ улам их урамшиж Кевин руу харан талархаж байгаагаар энэ удаагийн кино маань төгсөж байна.